Сайн байцгаана үзэгчдээ Netplay аппликейшнтэй хамтран үргэлжлэх футбол Room podcast маань эхэлж байна. За энэ зууны хамгийн чухал, хамгийн халуун үйл явдал болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалруулах тэмцээний талаар ярилцахаар бидний цугласан байна. За өнөөдрийн зочноор та бүхний сайн мэдэх комедиан Даби, за контент бүтээгч Амаржин, за хөлбөмбөгийн контент бүтээгч Расти хүрэлцэн ирсэн байна. За өнөөдөр бид энд болохоор энэ дэлхийн аваргын highlights бас шин зүйлүүд юу байна? Та бүхнээс хөлбөмбөгөө шимтэн үзэж гин үү, нойр хоолгүй бас цагийн хувьд бас ингэж таарж ах шиг байна те. Цаг бол хэцүү байгаа. Тэгээд нөгөө нэг ус болж байгаа да Европод ч юм аа ч болж байгаа дэлхийн аварга том тэмцээн шиг тухайн улсын цагаар амьдарч байгаа юм шиг л болдог шүү дээ. Тэнгүүд энэ удаа ч бүр хэцүү. Ягаад тэгэхээр хойд Америк ч айгүй өргөн төв байгаа даа шүү дээ. Мексик, Канада, Америкийн айл баруун эрэг зүүн эрэгт нь болж байгаа хоорондоо 5-6 цагийн зөрүүтэй 4-5. Тэгээд тэгэнгүүт ч тэр чинь хідэн ч улсын цагаар амьдраад байгаа. Тэгээд ганц ч биш байхад байхгүй ядаж дээ. 4-5 цагийн зөрүү байгаа. Тэгээд одоо хамгийн ихний тоглолт гэхэд 12-1-ээс байхад хамгийн сүүлд өдөр 12-оос ч байгаа шиг дээ. Яг мэдээж бүгдийг үзэхэд хэцүү байна гэхдээ. Шүн 4 цагийн тоглолт. Энэ юу гэсэн үг юм бэ? Яг ингээ амар өөгч биш болчирхаач биш цаг байгаа зү. 4-ийн тоглолт гэж юу гэсэн үг юм чи? Яг аваргуудын лиг үздэг шүн 4-өөс л үзээс Өөрөөр бидэртэй байж болно. Гэхдээ одоо ингээ 4-ийн тоглолт чинь яаж болдог вэ? Яг ингээ шүнжэнгөө нойргоо явах болчихж байгаа. Нэг юм сэрээд сэрх юм уу унтах юм уу гэдэг чинь амар сонирн байгаа даа. Аргентины ч гэсэн сая Капо Вердегийн тул 6-аас байсан. Тэнгүүч би хизээч 5 мав сэрж үзээгүй 5 унтдаг болохоор нөгөө кофе уух уу, бир уух болчихж байгаа. Тэгвэл тэр нь айгүй юу байгаа даа. Ер нь одоо технологи хөгжсөн үед тоглоомчгүй тий. Технологи хөгжсөн үед одоо өдөр мөдөр гаргадаг болно. За дэлхийн аварга маань алдарт ацтек цэнгэлт хүрээлэнд эхэлсэн. За ацтек цэнгэлт хүрээлэнгийн түүх бол одоо маш агуу байгаа. Хөлбөмбөгийн бурхан Пеле гэж нэрлэгдэх 1970 оны дэлхийн аваргын одоо цомыг өргөсөн. За хоёр дахь Марадона 1986 оны дэлхийн аваргын цомыг өргөсөн. Маш гайхалтай цэнгэлтгэд 2026 оны дэлхийн аварга бас дахиад эхэлсэн байна. За дэлхийн аваргын нээлтийн талаар нээлтүүд ямар хуу онцлогтой байв? Америк, Канада гэх тээ. Нээлттэйгээ болсон дэлхийн аваргын нээлтийн тоглолтыг 3 одоо дэлхийн аваргын нээлтийг тоглолтыг зохион байгуулсан анхны цэнгэлт Астека болж байна. Хэрвээ финал явсан бол бүр 3 финал авах байсан тий. 2 финал явж исэн. Астекад болсон Мексикийн нээлт бол үнэхээр тасархай байсан. Яг надад Парисын Олимпийн нээлт ер нь их айгу таалагдсан баггүй одоо 70-80% юм ч юм уу те нэлээд таалагдсан. Гэтэ ер нь ингээд 2000-ад оны 90-ад оны сүүл 2000-ад оны ихээс хойш ингээд үтсэн Олимп дэлхийн аваргын том нээлт юмнуудаас хойш одоогор яг recency bias гэдэг чинь те сүүлд үтсэн юм жоо сэтгэл өөрөөд. Гэтэ одоогийн байдлаар санаанд орж байгаа миний үтсэн хамгийн гоё нээлтс яг одоогор. Магадгүй гүйлгээ бүгдийн дахиад нэг үзэл яг дахиад нэг жоохон өөр мэдрэмж өөрч магадгүй. Гэтэ ямар ч тач хамгийн гоё үтснүүдийнх нь нэг бол ямар ч байсан байсан. Яг нээлтийн тоглолт бас гоё тоглолт болсон шүү дээ. Мексик, Өмнөд Африк хоёр тоглолт. Уур амьсгал их гоё байсан те тэр тоглолт. Би нэг юм дээр дургу байсан. Гэхдээ буруу байсан байлээ. Тэр нь 48 багтаа болд тэр. За одоо нэгдүгээрт чандын асуудал ирэгдэж. Дэлхийн аваргад орно гэдэг чинь 32 баг дасар нэр үндийн хэрэг. За хуучин формат их гоё байсан бохоо. Одоо тэр 2 хонд жишээ нь өмнөх аварга нь Франц ингээд Сенегалтай тоглоо. Сенегал напсаа тийгээл чинь ингээд юм бүр excitement амар байд. За тэгээд 48 болоо л тэгэл за одоо энэ ч одоо юун Капо Верде гинүү, юун Курасао гинүү гэл тухайн үед одоо тий Узбек ороод ирсэн. Яг ингээд нэг бодлын гоё боловч нөгөө талын ингээд нэг үнсэн алдагдчихж байгаа юм шиг санагдчихжээ. Тэгээд дэлхийн аваргын group stage нээлтийн тоглолтууд чинь баг 48 юм чинь ихэнх тоглолт болчихж байгаа шүү. Нийт тоглолтын дийлэнх нь group дээр болчихсон шүү дээ. Тэгсэн чинь үгүй юм байна. 48-тай гоё юм байна. Cinderella story гэдэг те бид нэр одоо тэр магадлал багтаа тэр багууд өөрсдийнхөө тэр гайхамшигыг харуулахын боломжуудыг бол бид нэг ингээд маш олон тоглолтууд дээр харлаа шүү дээ. Тэгээ ялангуяа энэ сая ярьсан Капо Верде дээр бол ярих юм байхгүй. Гэхдээ ингээд Узбекистан, Курасао тэгээд арлын орнуудаас ч гэсэн оноо авахгүй ч гэсэн ядаж тэр гол авж байгаа. Гол хийж байгаа тийм ээ дэлхийн аваргад. Одоо тэр хятад метод ч ороод нөгөө гол оруулах зорилготой гол зорилгоо биелүүлж чадаагүй гарч мараад явж л байсан удаа байгаа шүү дээ. Тэгэхээр тэр 48 болж байхад тэр гинтийн сюрпризүүд их гоё байсан. Ер нь ирээдүйд 64 болохоор ч гэсэндээ Инфантино тэргүүтээ улсууд яриадах шиг байлээ. Тэр бол бас төсөөлснөөс тэр групп стейжүүд бол хамаагүй сонирхолтой байсан. Тэгээ эцсийн үр дүнд яг нөгөө хөл бөмбөг нь гоё байдаг болохоор болж байгаа санагдаад байгаа. Гэхдээ надад бол би яг анх нөгөө 48-тайг яг аль биесээр босоод бас бодож илсэн яг
одоо Куросава гэдэг шиг Кабо Верде те өөр юу гэдгийг эднэрт бол гой боломж хүндэж гарч байгаа. Эднэрийн дэмжигчдэд, фанатуудад за бид нар ч гэсэн те ингээд өмнө үзэж байгаагүй уус юу гэдгийг түүх харж байгаа. Үнэхээр гоё. Яг хөлбөмбөг талаасаа бол тэр улсын ард иргэд фанатуудад үнэхээр тасгаа тэр бол хിവэрэ. Тэрхүү олон багтай болоод тэр саяны нөлөө юмнуудаасаа гадна зохион болох боломжтой ус хідүүлтвэ гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй дараа нь тий 64 ч юм одоо 48 ч гэсэн яг үнэндээ дараагийн дэлхийн аваар 3 ус хамтарч хийж байна. Марокко, Португал, Испани 3 тий. Тэрний дараа Сауди Араби хин л гэдэг нь мэдгүй Сауди Араби юучлах юм байгаа. Дахиад өвөл болох юм шиг ба. Тэгэхээр тэрний дараа одоо өсөлж байгаа усууд хэцүү байгаа байхгүй. Олимпик хүртэл өсөлдөж ирэх авахын төлөө айгүй баг болсон шүү дээ өсөлтөө тий. Ирдэг санхүүгийн дарамт нөлөө оршин суугчдын эсэргүүцдэг болсон. Одоо элийн олимпик битүү эсэргүүцлээ явж байна. Тэгэхээр яг практик тал дээр бол асуудлууд нь хിവэрэ байгаа би бол тэлээсэ гэж бодохгүй байна. Гэхдээ амарчтай бас санал нэг юу гэхээр 48 уустай болж иж Куросава ингэж гоё одоо тоглолтыг үзүүлээ. Кабо Вердегийн хувьд ихтэй сонирхолтой нь шууд ирэхээ авсан. Хэсгээсээ шууд нэгээр Камеруны дээгүүр орж авсан. Тэгэхээр 32 байсан. Тийм 32 байсан ч угаасаа Кабо Верде ихсээ авах байсан. Тийм. Гэхдээ санал нэг байна. Ялч юм жижиг ус. Одоо Узбекийг харахад гоё шүү дээ. Төв хаац хүмүүс дэлхийн аварт бид нар ямар гоё. Бид нартэй царайд ус ямар адилхан Монгол хүмүүс тоглож байгаа. Бүгд биш ч гэсэн айгүй гоё шүү дээ. Бидний хувьд гоё мэдрэмж өгч дээ. Тийм болохоор яг хөлбөмбөг талаасаа гоё түүх гэдэг талаасаа үнэхээр гоё. Тэрнтэй бол би 100% санал нэг байна. Яг Кабо Верде дээр энэ зүгээр айгүй тийм про Аржентина тейк гэж магадгүй. Гэтэ энэ 32-ын ер нь 16 гинжгүй хийж гарал баг санагдсан шүү. Үнэхээр супер байсан. Үнэхээр гоё. Үнэхээр гоё. Тэр хоёр дахь гол бол энэ дэлхийн аварга шилдэг гол байсан. Кабо Верде хоёр дахь гол нь тий. Дэлхийн хүн төрөлхтний хамгийн том хоёр ивент дээр. Олимпийн дэлхийн аварга, Олимп хоёр дээр. Байнга санхүүгийн дарамттай байсаар ирсэн. Одоо 4 оны Афины Олимпиос ч шин грекч одоо яг өмнөх асуудлууд байсан ч гэсэн 57 он хүртэл өрийн шийдтэй явж байгаа байхгүй юу? Манах занах шиг нөгөө энэ нөгөө нис чадахгүй гэж битгий далдганжээ гэдэг шиг манах шиг газар далдганж юм хийж болохгүй тийм. Гэтэ дандаа том эдийн засгтай газрууд л одоо энэ том ивентүүдийг хийж дараа нөгөө санхүүгийнхаа араа үрж ирсэн шүү дээ. Тэрнээс биш одоо хятадын Бээжингийн Олимпик төр шувууны үүрэг одоо тэгээд одоо ахиж юунд хэрэглэх юм. 10 жилийн усан байсан тэмцээнд хэрэглэх юм уу? Бразилийн дэлхийн аварга Рио де Жанейро Олимпич гэсэн адилхан. Тий. Тэгэхээр нөгөө нэгдүгээр санхүүгийн хохирол тэртээ дөрвөө үүснэ. Гэхдээ араа дааж чадчихна уу гэдэг асуудал яг тэгэл тэр улсын асуудал болно. Тэгээ нөгөөх дээр нь яг нөгөө эдийн засгийн хувьд одоо жишээ нь Монголд хийх юм бол хоёлаа хуушуур зарж л баяжих хэрэгтэй байхгүй юу? Одоо эдийн засгийн хувьд хэр capitalize хийж тэгэж ашиглаж гин гэдэг. Тэрнээс биш одоо юм болох хаа. Дэлхийн аварга бол тэртээ одоо 2-3 улсад л болох. Би бол гэж бодож байна. Яг 148 болчихлоо. Энэ чинь стадионы багтаамжийн асуудлаас гэхлээр 104 тоглолт. Тий. Тэгэхээр бид нар хүссэн үсээгүй би бол 64 болох байх гэж бодож байна. Яг 64 мөр яг 48 бол ер нь л яг жижиг улсуудын ингээд хөлбөмбөгийн жижиг улсуудын амжилттай байгаа ч гэсэн би бол яг хүслээр яг хөлбөмбөгийн фанатын үеийн хувьд бол 32 болгочмор. Буцаад болохгүй байсаа мэдчихэ те. Гэхдээ 64 бол арай утгаална. Яг тэгэхээр энэ чинь одоо бас юу вэ? Жижиг улсууд окей мэдээж одоо юу гэдгийг Ази аварт Монгол орох тасархаа гэдэг шиг юм баггүй юу. Гэхдээ бас хөлбөмбөг гэдэг тал байна. Тэр чинь 64 баг болсон хідэн тоглолт болох уу? Тэр тоглолтуудыг хэн үүсэх үү? Тэгээ зохион байгуулалт, дид бүтц те өчнөө одоо асуудал юмнууд. За энэ жил бол хэтэрхий политикл асуудал зөндөө байлаа. За тийм асуудал байхгүй байсан ч дид бүтцийн талаас, санхүү талаас өчнөө юмнууд бол гарах менеж хийх. Тэгээ тэрийг гол менеж хийх ус хэд байгаа вэ? Яг хамтрах. За нэг ус бол хийхгүй шүү дээ. Тэнгүүд хамтраад хийх ус яг хэд байгаа. 64 байхад сайн амарчингийн хувьд төсөөл та хоёр ч гэсэн те саанд орж байгаа хамтарч хийж болох ус хэд вэ? Яг 64 уустай дэлхийн аваргыг хүлээж авч чадах ус. Нийтдээ нэг 15-аас 20 улс л байгаа шүү дээ. 15 хүрхгүй 10 л болсон. Ер нь яг чадамжтай. Бүр нийлээд шүү дээ те. Тийм 2-3-аараа нийлээд. Яг тэр нөгөө юу Twitter X дээр ингээд айгүй нэт юмнууд явж илээ. Би хувьдаа 32-ыг нь дэмждэг шүү заяа. Зүгээр 48 фан байлаа л гэж байна. Тэгээд 64 болох юм бол гэсэн чинь ингээд нэг юм баярлж байгаа мем байгаа байхгүй нөгөө өөр улсын өмнөөс сая Кабо Вердегийн бүгд өөр улсын өмнөөс баярлалаа шүү. Баярлж байгаа мем тавьчихсан. Тэгээд тэр нь тайлбар нь юу гэсэн чинь Испаноос орчуулсан тайлбар байгаа байхгүй. Мангар нэттэй ингээд юм юу твитүүд тэгс чинь нэг нь 64 болох юм бол гэсэн чинь Итали Epstein Island 2-0 гэсэн. Жанр болсон ч Итали орохгүй гээл те. Тий. Эсвэл Epstein Island-тай тэнцэж бэнцээ тэгээд. Италид гэхдээ юу яасаа сүүл 2 дэлхийн аварга унжиж юу. Яг Италийн хөлбөмбөг одоо тэгээд өөрчлөлтүүд бас хийх бах. Сая юу яасан штэ. Нэгэн Итали яаж байгаа дэр нөө дэлхийн аварга өмнө нөхсгүүд мэдээж авч байгаа штэ. Тэр үеэр Итали 2 нөхсөг хийсэн. Тэрэн дээр бол бүтэн залуу бүрэлдэхүүн дооцсон. Ерөөсөө 17-8-аас 21-2 хүртэлх насны ерөөсөө хэний ч хинж сонсож байгаагүй зөвхөн академийн хүмүүс бүтэн яг үндсэн шиг штэ. Дуудаж бол 2 тоглолт хийсэн. Тэгэхээр яг мэдээж шинжилт хийх өсөх юм зөндөө байгаа. Яг наадхан дээр ч асуу. Энэ нөгөө ингээл угаасаа Тони Тоти нөгөө Пир гарууд нөгөө
шинжилдэггүй байсан шүү дээ тий. Тэгэхээр тэрний гор нь гарч байгаа болоо гэж бодоод байгаа байхгүй Италийн хөлбөмбөг дээр. Яг адилхан зүйл жишээ нь яг адилхан хувь тавиланг магадгүй Хорватын баг ч юм уу Португал ирээдүйд хүлээж байгаа. Энэ нөө шинжилгүйгийн хал кармаг үүрээд байна. Тийм одоо сайн англиш шүү дээ. Залуучуудын Европ яг насныхын англиг марчаад 17 он 19 он. Ямар ч байсан сүүлийн 2 залуучуудын Европ хувиланд нь юу төрүүлсэн? Итали төрүүлсэн жишээ. Тэгээ тийм ч авьяас байгаа. Тэр чинь адилхан Португалтай өрсөлдөн, Испани, Англи, Франц тэгээ бүх авьяастай залуучуудтай өөр одоо бусад бас сайн улсуудтай өрсөлдөж байгаа залуучууд байгаа. Хөлбөмбөгөөр чинь донтож байгаа улс. Зөвхөн гол асуудал нь клубүүд болон тасалжуулагчтай байгаа байхгүй. Одоо нөгөө Аллегригээс нөгөө хідээсээ бас салах хэрэгтэй байна те. Тэд нар чинь залуучуудаа тоглоулдаггүй юм асуудал юм зөндөө байна. Ямар сандаа сая Наполигийн энэ үлрэлд одоо 2 товтлогч нь гэмтэл Лукакугоос бүтээлэл байсангүй хоёуланд гэмтээд залуу одоо товтлогч зээлээр явуулсан байсан товтлогчоо буцааж авчираад тоглуулад эхний 2 тоглолтод гол хийгээд Неаполчууд одоо бүүн баяруулаа ингээд Неаполитануудын баг ирээдүйн мөрөөдөө гэж ярьж байгаа. Тэр тоглолч нь хиттэй тоглож байсан гэж байна. 23 та товтлогч байгаа юм. Тэгэн залуу товтлогч буцааж авчирлаа гэж яригч одоо үед бол 23 гэдэг залууд орохоо болцсон тий. Яг одоо бүр супер залууд орохоо болцсон шүү дээ. Тэгэхэд тэр бол ингээд Италийн хөлбөмбөгт бас одоо ингээд залуу тоглолчтой ач холбогдол өгөх нь бага байдаг гэдэг нь харагдаж байгаа байхгүй. Яг байгаа мэрсэр байгаа. Гэтэ хангалттай биш үү гэдэг нь харагдаад байна тий. Харин тийм шиг нэг бүрэлдэхүүнээр 2 дэлхийн аварга дээр ч юм уу 3 дэлхийн аварга төрөөд ирэхээр унцтай юм л тий. Одоо Германы тэр нэг амар бүрэлдэхүүн чинь Солонгос тожигтой хэсгээс мултлууд чи юунаас мултарчлаа. Тэгээ одоо дээрэс нь Италичууд бас нөгөө нэг юм жоохон юу юмсаад хуучин сүг юмс байхгүй. Ер нь үзэл бодлын хувьд, нийгмийн хувьд, соёлын хувьд. Хажууд нэргэн тойрны Франц, Испани одоо юу Швейцарын тэр шал өөр шүү дээ, прогрессив талтай. Тэнгүүд Италич тэрний одоо нөлөө жишээ нь юу вэ гэхээр би нөгөө нэг Италийн хөлбөмбөг, Испани хөлбөмбөгтэй аягүй ач холбогдол өгч хичээдэг. Тэгээ тэрэн дээр нэг ингээ харагдсан юм гэсэн чинь Сеск Фабригас үгээр өсөхгүй байна нөхдөд. Яг тийм шин юм авчираад байгаа байхгүй. Залуу байгаад тий гадаа тоглогчд яг гадаа тоглогч байгааг шүмжилж байгаа нь окей ойлгож болно. Гэхдээ ингээд нөгөө Италичуудын тоглолтоос өөр хөлбөмбөг үзүүлэх гэж ч юм уу хандлага нь өөр байгаад тий ингээд одоо манайх ч нэг юм ах дүүгийн нэг юм ядаргатай юм байж тээ. Тим Итали тийм байхгүй. Тэнгүү тэрийг нь эвдэж байгаа байхгүй Фабригас тий. Нөгөө нэг хөгшин гараад байгаа шүү дээ. Аллегри нөхдөөтэй чинь ингээд нэг төвшнөөс харьцаад байдаг. Тэнгүү нөгөөд нь дургу. Тэгээ сая хоорондоо муудалцаад чи бүү юм золдон галцсан шүү дээ Аллегрихийн хоёр Фабригас хоёр. Тэгсэн чинь Аллегри чи өстө одоо юугаар хэлэх юм бол монголоор ярих юм бол чи юм уу бацаан юу гэдэг гэсэн утгатай юмэрсэн байгаа байхгүй монголчлог юм бол тий. Яг нөгөө нэг юм ах дүү хөгшин яадаг идэг гэсэн юм тий. Тэгэхээр тэр одоо энэ хандлага юм чинь бас юунд нөлөөлөд байгаа байхгүй хөгжилтөнд те яг зөвхөн Фабригасаа жишээ авж ийн л да. Гэхдээ ер нь бол тэр айгүй их одоо түгээмэл байгаа. Энийг эвдэж байгаа ганц хоёрхан л баг байна. Одоо Комо байна. Интер бол айгүй боломжийн тэр талаас Интер бол айгүй гайг байгаа. Милан айгүй гоё хийжсэн. Тэгээ одоо буцаад Аллегри буцаад юм уу гэдэг ингээд нэг жоохон баларсан сүйл те. Тэрнээс бол нэг гоёсэн Стефано Пиолитай айгүй залуу тасалж удажтай залуу бүрэлдэхүүн төрүүлээ те. Тэрэн дээр бол үргэлжлэсэн бол гоёсэн тэгээ тэгж чадсангүй. Одоо угаасаа надад тэр хуучинсэг зан бас Германд тус мэрсэр байгаад идэм болов адилхан ер нь ингээ характер ч гэсэн тийм хөгжилтөө юм дургу тий. Ер нь одоо ер нь статус кво ус харагдаад идэв. Тийм шүү дээ. Одоо нөгөө Байернер л ингээл жишээ хад үлийн оноос манаас ч юм уу ингээл яг нэг хитэн гарууд нь байгаа л байдаг тий. Яг тэд нар хитрхийн нөлөөтэй хитрхийн их мэдлэлтэй мэдээж тэр хүмүүсийн агуу ч юм уу нөлөөг одоо юу гэдэг нь эргэлдэж байгаа юм байхгүй шүү дээ. Гэхдээ бас нөгөө шинжилэлт ч юм уу тодорхой хэмжээний өөрчлөлт юм байх хэвээр алдаж онох юм байх хэвээр тий. Тэгээд тэгжээд уулын Германы хөлбөмбөгчөнтэй ач холбогдол өгөөд 90-ад онд агуу муу явсныхаа хариу үйлдэлийг сайн хийгээд уг нь одоо тэр 14 оны гайхалтай бүрэлдэхүүн уг нь болсон шүү дээ. Тэгсэн мөртлөө тэрэнд хандсан юм уу одоо яасан тэрнийхээ араас үргэлжлүүлж чадаагүй байгаа байхгүй. Тэгээ юу юм биш үү? Одоо за Солонгосын хөлбөмбөгийн удирдлага дээр catch up хийж байгаа. Бүр ерөнхийлөгчний хүртэл тэр investigation явуулж байгаа чинь би одоо за одоо ягтай нэг бомбоо аваад алдаал Мексик тожигдсон шүү дээ гэж бодож байгаа. Цаана бас амар процесс байсан юм байл шүү Тийм, дээ. Солонгосын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч угаасаа айгүй шүүмжинд өртөг байсан юм байна. Тэгээ Хоминбог товчлох нь товчлох гэнэ. Одоо томилох нь айгүй том шүүмж дагуулсан юм байна шүү дээ Солонгост бол. Бид нэр л яг мэдгүй гаднаас харахад нөгөө домог том юм байна л гэж бодож байгаа тийм. Тэгсэн чинь энэ өөрийнхөө үнийг томилчлаа. Өөрийнхөө yes man яг манайхан шиг юм шиг. Тийм, ерөөсөө өөрийнхөө үнийг томилсон юм байна. Тэгээ Хоминбог ч нь ер нь бол тасалжуулагч мундаг карьер байхгүй. Тиймгүй ингээд дэлхийн аваргатад энэ бүрэлдэхүүнийг одоо Сонхимын Хуан Ичан одоо хэн бэ Икангийн гэдэг ийм супер багуудад тоглодог, супер туршлагатай, супер тасалжуулагчны дор тоглодог хүмүүсийг Хоминбогоор яанадаг бол болохгүй гэдэг шүүмж аль дээрээс явсан юм байна ууг нь. Тэгээ тэрэж яг бид нар мэдэхгүй юм чинь тий. Наадах чинь нөгөө 10 онд нөгөө Месси Марадонагийн ганц гол хийгээгүй дэлхийн аварга шүү дээ тий. Рикелмэг авч явдггүй, Месси гол хийдгүү тий. Марадонаг томилдог бол өөр холбооны асуудал. Тэр ч яг нөгөө хинч хинийхээ үгэнд орохгүй. Тэгээ Марадона агуулт гэсэн бах те. Аль намайг наана тавьдаг. Нөгөө Аргентинчууд Марадонад үг хэлж чадахгүй. Мессигийн хаж үгийг сонсохгүй байгаа шүү дээ. 10 онд бол тий. Тэгээд нэг юм базах гар хэрэгтэй байсан баг. Тэгэл одоо яг
яг наад бүх асуудал чинь би бол Аргентин дээр ингэж харж байгаа байхгүй юу. Ингээд юу 20 дүүнийхээ бүрэлдэхүүний 18 нөгөө дэлхийн авраг авсан сая 22. Тэрэн дээр болохоор би жоох өөр перспектив. За тэгээд яг би болохоор ингээд харьцангуй за энэ бол ингээд experience мөртлөө гайгүй баг гэж харсан. Сая зүгээр Капо Верде дээр тоглож байгаа бол 2-3-аараа хилаагаад унцгаар нь шүрэн зүрүүсэн татаад зүгээр тэгж болсон. Яг би тэрэн дээр нөгөө хэлж байгаа шалтгаан нь болохоор 22-нд анхнаас аягүй залуу бүрэлдэхүүн төрсэн байхгүй. Тэгээ одоо тэр бол арай өөр л байсан. Яг Месси, Отamendi гэдэг ч юм уу мэдээж насны явцсан ганцаар тоглож байгаа. Гэтэ яг 22 оны бүрэлдэхүүний насыг харахад маш залуу бүрэлдэхүүн байсан. Тэгээд тэднэр нь одоо туршлагаж байгаа. Дөнгөж 30 гарч байгаа эсвэл дөнгөж 30 төгсөж байгаа орж иж байгаа. Би зүгээр тэрэн дээр л тийм ээ. Гэхдээ гэж бодсон чинь заяа. Капо Верде дахиад 10 минут тоглосон бол тийм тэр тоглолт бүр Капо Верде ямар амар шахсныг харуулж байгаа байхгүй юу те бүр тэр бүрэлдэхүүн чинь дандаа 90-120 минут асуудалгүй тоглолдог тоглогчд шүү дээ сонирн биш те тэгэхэд тэднэрийг ялааж унтал тоглож байгаа гэдэг бол Капо Верде бүр үнэхээр одоо бүр тулгарсан байгаа. Тэгээд одоо Египт бол бүр амар юм нягт хамгаалттай атлетик баг шүү. Мо салаагаар ингээд манай үнчмс нэг хөлтөөл тоглож байгаа юм шүү дээ. Бусд нь бол Египт бол би бол маш ивгүй юм байна. Нөгөө энтлийн дрог харахаар шүгэн дөрөв хүртэл гайгүй явчих юм шиг харагдаад байгаа байхгүй юу? 8 Швейцар мцартаа ч юм уу таарахаар гэхдээ үгүй шүү. Аргентин бол маш ивгүй л. Тэр 22 оны дэлхийн аваргаар сонь тэгдчихэд тэр үйлрэлтэ Дибала ч амар байсан шүү дээ. Тэгээ нэг ч гараагүй шүү дээ. Тэгээ би яагаад гэж бодсон чинь яалтчгүй Альварез гээд амар хүүхэд байсан юм байл л дээ. Кабо Верде гэснэх Кабо Верде зүгээр нэг баг ирээгүй гэж түрүү ярьсан шүү дээ тэйдүүлээ. За Испантэй тоглосон тоглолтын дээр хошоо нэлээд сууж тоглосон. Тэгэнгүүт бусад багуудын одоо жишээлбэл Аргентин дээр гэх юм бол нэлээд шахсан шүү дээ. Шахалттай асар их гүйлттэй тоглосон. Тэгэхээр бас Кабо Вердегийн дасгалжуулагч нарын тэр том багуудын тактикийг харж байгаа өнцг нь өөрөө тийм. Тэр Аргентинтэй чи сүүлийн 10 минутанд төө чулуу өрөө дайрч илээ буцаад яг ингээд нэг юм зодуулчаад нэг уйлаа дайрдаг үгчиг дайрсан шүү дээ. Ер нь бол хожингаа алдлаа. Тэгээд 3-2 болгосны дараа хүртэл тэмцүүлэнгээ алдсан шүү дээ. Тэр нөгөө 2 дахь галзуу голыг хөдөг Сидней Кабралгийн залуу чинь чөлөө зөвхөлтийгээд өстой Мартинес тултаад хаасан баг тий. Тэр чинь хаахад амарх юм шиг мөртлөө тэр чи яла direction change хийж байгаа. Ингэж ирж байгаа. Тий, direction change хийж байгаа хөлмөг тоглолт хүмүүс мэднэ шүү дээ. Сайн хаалгач. Тэр нөгөө сая хиний пенальтан дээр байна уу? Замдаа ингэж байгаа хаачдаг чинь. Боно тэгж. Тий, Боно тэгж хаасан. Тэр чи одоо нөгөө харагдж байгаасаа хэцүү юунууд байхгүй юу? Одоо хөлмөг тоглолт болсууд сайн мэднэ шүү дээ. Одоо тэр Мессигийн ихний гоолч гэсэндээ тэр ихний тогтоолт амар байхгүй. Тэр тогтоолт бол одоо ерөнхийдөө бол тоглолтын турш одоо тэр чи асар урттай гүйж байгаа шүү дээ тий хамгаалагч араас нь нэхэж гүйж байгаа. Тэн дээр тэгж яг нөгөө өөрийнхөө дараагийнхаа цохилтонд одоо нөгөө тааруулж тогтоогоод тэгээд хэрвээ нэг хэдхэн дойл алдсан бол арын хамгаалагчийг орж ирж байгаа. Тэрэн дээр тэгэхээр л тэр Месси гэж дахиад зөв зөвлөхөн тогтоохгүй бол софт точ хийхгүй бол батаар урдна байгаа. Тий. Тэгэхээр тэр нэг хэдхэн метрийн зайтай. Одоо ингээд яг физикээр бол хойноос чи бөмбөг ирж байгаа чи өөрөө явж байгаа ахаад урагшаага тэр бөмбөг гэдэг чинь амар хүнд байхгүй. Одоо нэг том тоглогч нарын нэг тогтоолтууд гээд айгу амархан хийгээд байгаа байхгүй. Одоо Ямалын тогтоолтууд бас л гайхагдгаар хийдэж штэ тий. Тэгээ энэ тогтоолтуудыг хийлээ одоо тэр талбай дээрх 50 байдал талбайг харж байгаа байдал бол тэр нэг метр дойлын харьцаатай тэр Мессигийн мэдрэмж бол Кабо Вердегийн ихнийг бол үнэхээр гайхалтай болсон. Кабо Вердегийн тэр 2 дахь гол бол бас Тони Кроссын нэг зөгтөг сая Эмбапе бас нэг тиймэрхүү гол хийсэн шүү дээ тий. Хоёрыг дарангуутаа шууд зөгтөг. Тий. Яг тэрнтэй адилхан гол шүү дээ тий. Мессигийн гол дээр яг хоёр л боломж байгаа байхгүй яг супер тоглогч тий. Нэг бол Месси шиг бүр тим хэмжээний баг 100 хэд тэгж цагийн гимээр гахалтай тогтолтоогоод тэр занд нь хаалгачийн дээгүр зөөлөн явуулж байгаа шүү дээ хүчтэй биш. Нэг бол тэгэх нэг бол Ван Перси одоо юу гэдэг Ван Бастен Криштиано Роналдо шиг зүгээр дилб цохих тий. Гэхдээ Месси солгоо учраас тэнцээр баруунаараа тэгэж бол цохих сонголт байгаагүй. Хэрвээ баруун тоглогч байсан бол тэрийг ер нь бол тогтоох хэцүү. Тэгэж ирж байгаа бөмбөг баруунаараа тогтоочоод дахиж зөхнө гэж байхгүй байхгүй. Ер нь бол яаж төгс тогтоосон. Яг тэр хаалгач солгоогийн давуу тал нь тэнцээ тогтоогоод ойлтон дээр нь дагуулах боломж нь зайн гарч байгаа. Тэгэхээр баруун тоглогч байсан бол тэнцээ шууд гойтгал. Иракт сурдаг гэж байгаа нэг хөл Жерард шууд гойтгал. Тийм Жерард нэгээр бие жоохон засч өгөөд жоохон өнгөрөөнгүүтээ шууд гойтгал. Гэхдээ тэгэж бас болно л доо. Гэхдээ тэр бас л мэдээж хэцүү дээ. Рүүний мөний нэг яг хоо тий. Тийм хэмжээний тоглогч тийхсэн баг тий.
Эсвэл Суарez ч юм уу те. Тий, Суарez хэцүү нөхцлөөс гол хийж тий. яаж хийж байгаа Ибра бол тэрийг яаж хийж байгаа кунфу хийх лээсэн баг. Гэхдээ яг би яг Ибраг бол итгэж боддгийг. Би overrated гэж хэлмээр юм гэхдээ highlight амар лагтай. Тий. Зүгээр л тийм highlight яг гэхдээ Ибраг ингээд бүтэн ингээд те ингээд карьерийг ингээд хараад үзэх юм бол нөгөө үнэлэгддэг тоглогчтой харьцуулах нөгөө гол матч центр гэдэг стат нь бол харьцангуй доогуур шүү дээ. Тэр нэгдүгээр левлийн супер одоотой харьцуулах. Сая нэг амар. Ибра нэг өөрийн одоо тэр Анритай хамтаас нэг өөрийн нэг болон хөтлөөд байгаа шүү дээ, тий. Аналист тэгээд тэгсэн чинь тэрийг нь харсан нөгөө мэрэгэн буучдын жигсаалтыг танилцуулж байгаа. Тэгсэн чинь нэгт Златан гэж бичсэн баг. Хоёрт Месси, Мбаппе гэх нөө энэ дэлхийн аваргын мэрэгэн бууч шүү дээ. Тэгээд тэд нэрийг үзүүлснээр нэгт Златан гэж тавьж байгаа шүү. Тий. Өөрийгөө Златан гэж нэгт тавьсан. Хоёрт Месси явж гинэ гэдэг шүү. Сая тэр сүүлд Милан тоглохдоо бас тий толгойд бүгд нь загнаал яваад байдаг. Тэр Миланы төрүүлдэг Миланы гайгүй чухал хоёр тоглогчийн хоёр байсан. Жиру Ибрахимович хоёр байсан. Бусд бүгд дөнгөж орой ургуутай залуучууд байсан шүү дээ тэр чигээр. Тэгээ тэр хоёрын туршлага амар хэрэг болсон. Яг гоолуудыг оруулаагүй те. Гол тоглогч мэдээд яа мэ өнөө залуучууд байсан ч гэсэн тэр хоёр бол маш том туршлага болсон. Тэр айгүй гой бүрэлдэхүүн төрүүлсэн шүү дээ. 22 онд санагдаад байгаа юм тийм. Би одоо бодоод байна л да нэг 2010 оны ч юм уу Англи 6 оны ч юм. Одоо яг ингээл Лампард, Жерард, Мерард яг урд мидфилд бол ингээ бүр амар лаг ур чадвартай. Ер нь ингээл Английн багууд үе лаг ур чадвартай байж байгаа л одоо манайхан бол Яндорог гэж ярьдаг. Лидершип юм уу? Ямар нэгэн тэр чинь аз дутанч гэж байх хэрэгтэй. Баян аз гэдэг чинь сонин шүү дээ спортод. Тэр нэг юм өөр фактор дутаад байгаа. Тэр нь лидершип юм болов гэж л боддоо шүү дээ. Нэгдвэл байж чаддаг. Одоо нөхдүүд чинь нөгөө бүгд 50% хүрцгээсэн одоо Gary Neville бол бүр медиа хүн болчлоо тий. Gary Lineker яг арай өмнөх үеих ч гэсэн. Тэгээд тэд нар чинь айгүй их орно ярина одоо Ferdinand бас подкаст тий. Ингээ анзаараа тэд нарыг яргуу яг тэр сэдв зөндөө яригдах байхгүй. Бид нар ингээд яагаад 6 10 онд ийм амар үе тий. Яагаад одоо амжилтанд хүргэн зөндөө ярьдаг. Байнгын яригддаг сэдв. Тэгээд тэнцээс ерөөсөө юу гарч ийн гэхээр тэд нар нэгдмэл байж чаддаг байхгүй. Ерөөсөө нэгдмэл. Жерард нь Ливерпулийнх, Лампард нь юуных, Челсигийнх, нөгөө Сколс нь юуных Юнайтедийнх, Невил нь тэнцээ Юнайтедийнх гонгот нөгөө талд нь Ашли Кол нь Арсенал эсвэл Челси ч юм уу те. Намын ялгаа гараад. Харин тэгэхээр нөгөө мань асуух гэдэг нь энэ нөхгүй. Угаасаа ингээ өөр багуудад байгаа нь бол ойлгомжтой. Тодорхой rivalry, тодорхой бүгд өөрийн гэсэн playing style-тай. Тэгэхээр тэрэн дээр яагаад нэгдэмж байж чадаагүй гэдэг асуулт. Харин тэрэндээ хитрхи ач холбогдолтой байсан баг. Тэрэндээ хитрхи хоорондоо алдцдаг те. Хитрхи тэрийгээрээ боддог. Одоо 32-той Майкл Оуэн дунд нь байсан болч юм уу зүгээр. Үгүй яг зөвхөн насандаач биш зүгээр л өрсөлдөөндөө хитрхи тэд нар юу л байгаа байхгүй да. Ерөөсөө хангалттай ухаантай хандаагүй л баг. Та хэд бодолтой алдцдаг байсандаа хүрэх юм бол яг эд үеийн одоо орчин үеийн эд үеийн Барса Реалын өрсөлдөөнийг санаж байгаа юм шүү дээ. Тэ Мориньог араас очсон хин Анчлотти яг араас нь хэм байлаа санахгүй. Реал тэгээ Гвардиолагийн Барса амар байсан шүү дээ. Тэгээ 10 хоногт 18 хоногт 4 тоглолоо. Гвардиола ч бишээ Мориньо ч явж очиж Гвардиолагийн туслах Вилановог нь өдөр нь хуруугаач гээл тэ. Серхио Рамос ч багийнхаа одоо бидний ярьдаг бол багийн ах тэ. Пуйолог очиж мангастаж унгаагаал Рам хэнийг Мессиг өшгөлж унгаагаал тэ. Тим нөхдүүд энэ чинь нэгдэх нөхцөлгүй шүү дээ. Бодох юм бол. Хичглээ дээр очиж яаж асуул байхгүй. Тэгээ хоёр тивийн авраг авлаа, дэлхийн авраг авлаа чинь чадах, ёстойг үл чадах хэрэгтэй байхгүй. Тэгээ тэрийгэ даваагүй л байхгүй, арчаагүй л байхгүй. Харин би тэрийг бол яг нөгөө одоо юу гэдэг одоо дискурс гэдэг шүү дээ, тэ. Бүтнээр нь ингээд хараал за. Лидершип юм байна гэж миний дүгнэлт тэр байна. Тэр гэхдээ зүгээр лидершипгүйгээр нэгдэмэл байж болд юм уу мэдэхгүй байна. 10 онд л яг жоохон азуулт нөгөө нэг гол. Тий 10 онд тэр байсан бол яг вэ. Тэр байсан бол тэр хизээч 4-1-ээр дуусгах. Тий тэр бас байгаа шүү 10 онд бол тий. За тий гэхдээ тэгэл ахаал тэр чинь яг Азийн ондоо тэр болгоныг яриалах юм бол өдөл Америк юуны Английн тэр Green Marine алдаал Англи тэнцээ ногоон бэлгэвч гарч мараал ингээл зөндөл асуудлууд яриул ярина шүү дээ. Зүгээр би нөгөө Аргентины фаны өнцгөөс илүү яагаад гэж магадгүй одоо ингээд Аргентины шигшээ бол яалтч ингээд Мессигийн төлөө тоглоод байгаа юм тий. Энэ хүн бол бурхан тийм респект хийж тоглоо. Тий. Тэгэхээр нөгөө нэгдмэл байгаа шүү дээ. Тэр нөгөө Марадоногийн тэргүүлсэн тэр юу түй байсан шүү дээ. Тэр нэгдвэл байдал байгаагүй шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг лидершип гоцгорохгүй бол айгүй хэцүү юм байна гэд. Магадгүй Португал дээр тэгэл асуулт тийг гарч байгаа үстэй. Залуучууд нь Кристианыг үнэлэхгүй байна. How is in Brazilian Vinicius энэ залуучууд үргэлтэй Неймар ингээл сайдлайн дээр юм хэлэхээр hydration break юм хэлэхээр тоохгүй ч юм уу гэж шүмжил дагуулж байгаа шүү дээ.
Тэгэхээр тэр бол альва спорт тэр яг тэр ахмадаа гэх юм уу ямар нэгэн тэр респект дутагдаал гэсэн байх л гэж бодоод байгаа юм л дээ. Англи дээр бол ялангуяа талент нь байна шүү дээ тий. Футболч гэсэн ер нь тийш шүү дээ тий. Яг Месси шигээр онолд байгаа бас ингэхгүй. Харин тэр бол энэ жил бас харьцангуй гайгүй болтсон байх шиг байна. Энэ дэлхийн аваргын шинээр орсон зүйлүүдийн талаар одоо жишээлбэл нөгөө шин технологиуд байна. Тэр технологи одоо вар бол байсан. Шин технологи бөмбөгний мэдрэгчийн талаар тий. Надад бол шинэ юмнуудаас яг үнэхээр таалагдж байгаа зааштай саанд орж байгаа яг ганц л гоё. Америкууд нөгөө 4 үе болгочлаа хөлбөмбөгийг. Тий, надад ч юм таалагдахгүй юм л надахгүй. Таалагдж байгаа юм гэх юм бол төрийн дуудлыг бутан багаараа зогсож байгаа явдаг бол надад маш таалагдж байгаа. Яг бид нар бол өмнө нь тэрийг өөрсдөө гэж юусоо бодоогүй шүү дээ. Угасаал гоё байдаг тий. Гарааны 11 ингээл камер угасаал гоё. Гэхдээ яг бүх бүрэлдэхүүнээрээ тийч төрийн дуулч бас өөр байхгүй. Тэгээ Champions League мэгч юм бол яг та мэдээж гарааны 11 чухал инээдэр хамгийн сүүлд нь од дээр нэрээ дуусдаг тий. Гэхдээ шигшээ багч мэдээж арын албаныхан хүртэл чинь улсын төлөөлж чинь тий. Тэр улсын хүн биш байсан ч тэр улсын төлөө зүтгэж чинь. Тэгэхээр тэр мэдрэмжийг ингэж хуваалцсан гэдэг яг бүтэн бүрэлдэхүүнээрээ зогсож төрийн дуулын явах надад үнэхээр таалагдж байгаа. Тэр бол айгүй гоё шийдвэр байсан. Одоо жишээ нь юм байгаа байхгүй. Технологи маань хөгжөөд илүү шударга руугаа орж ийн. Гэхдээ спорт гэдэг чинь нэг хүний одоо human error байж л үүдэг. За улаан цай манай тэр Марадоныгийн гар мар байх нь хайшин тий. Гэхдээ гол оруулаад тий багийн офсайд үгийг 10 минутаар тэмдэглэх гээд шүү дээ. Тийм үү? Ситуашн байх байгаа дээ шүү дээ. Одоо тэгэд яагаад одоо ингээд 1-2 санж зөрж болно л гэж хэлэх гээд байгаа юм. Come on. Энэ зүгээр тэр шүүгчийн judgment call-оор нь хийлгэлтэй. Тэр Хорватын тэр бөмбөг тэр чип мипээр харж яах гээд байгаа юм. Тэр come on ингэдэг байхгүй. Сагсан дээр байна шүү дээ. Би сагсан дээр ярихад яг ингээд технологи маань хөгжөөд бөмбөгтөө тоглож биш гарнаас чинь цохоо гаргачлаа шүү дээ. Тэнгүү цохож гаргахаараа яг нөгөө хүн чинь ахаа бөмбөгөө аваад тоглолтод оруулна үстэй. Бид нар одоо зүгээр үгүй заалан тоглож явахад ч юм уу. NBA-д ревю хийхээр яг технологи үзэнгүүд гарнаас зохингууд бөмбөгтөө хүнийх нь ингээ хурууны зүр хүрдэг байхгүй юу? Энэ технологи яг тэр Майкл Фелпс тэр гоё ашиглаж болно шүү дээ. Тэр яг миллиметр ингээ хөлбөмбөг дээр хитрхийд ихчгээр одоо бид нар ч гэсэндээ үзэж байгаа л гол ороод нэг 50% тэмдэглэлтэй байгаа зү. Офсайд юм уу юм уу? Тоглогч нар нь хажуудлын шүүгч рүү гүйж байгаа зү. Games play гэдэг шиг те. Тоглолтыг нь тоглуулчихаа. Би бол хит ийм технологийн зүйлсийг яг уу гэтээ тэр нь битгий шудраг биш вэ гэж байгаа юм биш. Шүүгч дээр нь шийдүүлээ. Хуучин хөлбөмбөг тийм л байсан шүү дээ. Тэгэл яг уу Лампардын гол мол хэрүүл дагуулаад тэгэл хэрүүлтэй уруултайгаа контроверситэйгээ үзье л та. Яг гол одоо шин голын технологи бол яг технологиг зөв хэрэгжүүлж оруулж байгааг нэг жишээ байхгүй. Яг ганц нэг Премьер Лиг дээр урчнагийн үйлрэл дээр үлдээ нэг Астон Вилла унангаа алдчихсэн чинь юутай тоглож байгаа гол лайн ажиллахгүй нэг тийм болсон. Гэхдээ тэр бол хэдэн мянган баг нэг байхгүй. Ер нь гол лайн бол баг асуудалгүй ажилтдаг. Тэр бол хамгийн хэрэгтэй шийдэл бол болчихсон. Гол лайн байг тийм. Тийм яг би зүгээр жишээ авч байгаа. Тэгтээ чамтай санал нэг байгаад байгаа байхгүй. Тэнгүүд яг уу гэхээр тэрнийг яг ингээд гол лайн шиг хэрэгжүүлмээр байгаа. Ваар шүү дээ санаа нь зөв байхгүй. Санаа нь зөв. Санаа нь зөв. Гэхдээ тэрийг хэрэгжүүлж байгаа хүмүүс байгаад байна. Шийдвэр нь biasтай байгаад байна. Эсвэл дутагдaltaй байгаад байна тий. Гол нь доктортой байгаа ч гэдэг байгаа байхгүй. Энэ жил тэр одоо чинь яг Португалийн эсрэг 2 юм болчлаа л да зүгээр. Гэхдээ одоо сая Хорватын гол дээр тий. Тэр хин Матанович үсэн шүргээд өнгөрсөн тэр жоохон утгагүй байхгүй. Тэр FIFA өөртөө дүрмэн дээр нь байгаа. Бүр FIFA-гийн сайдн дээр. Үс биеийн хэсэг тооцох юм уу үгүй мүү гэж тий. Тэгсэн чинь бөмбөгний чиглэлд мэддэгтөөс өөрчлөлт оруулаагүй үсийг тооцохгүй тий. Ингээ миний энэ шиг ингээ боож моцсон үсэнд одоо ингээ хүрээд эн чинь өөрчлөлт ирэх юм бол болно. Тэгээ тэгэх юм бол тооцно гэж. Тэгээ наадгаж ахаал тодорхойлох хэрэг. Тэнгүү тэрэн дээр одоо сая тэр Матанович бөмбөний өөрчлөлт хүрээгүй тий. Ингээд бүр тэр зураг нь инээдтэй зураг байхгүй. Нэг юм халимаг үстэй тий. Хүрсэн үрээг нь харагдахгүй. Халимагных нь нэг хэсэг нь хажууд шиг болсон тэрэнд нь хүрээ өгсөн байхгүй. Тэнгүү одоо яг мэдээж Португал тал дээр бол даваа. Тэр ихтэй зөвхөн толгойн за. Яг тэр даваа тал болж байгаа. Тэгэнгүүт зөрүүлээд яг тэр хэмжээнд байхыг бид нар хүсэж гинүү үгүй юу гэдэг нэг юм асуудал яригдана. Тэг яг технологи зарим нэг нь бол байх нь зөвөө. Одоо отонг бол автоматар хагас автоматжуулсан ингээ хэрэгжүүлээд байгаа. Ер нь Ла Лиг Мэлигт бол отон бүр айгүй гоё болсон шүү дээ. Ер нь бол ингээд ийм отонгийн асуудлууд бол баг байхгүй болсон. Ер нь бол тэгсэн мөртлөө тэр бас одоо вар тэр нөгөө Давинсон Санчезийн хөлний хомсны үзүүр яцлаа гэж бас нэг юм болсон шүү дээ. Коломбос хийсэн чинь тий. Гутлын үдээс ч үлээ. Тийм. Тэр бол бас л хэцүү байхгүй тий. Яг тэр одоо яг тэр тоглогчид яг улаан цаан давуу тал гаргаж байгаа юм уу үгүй. Одоо Интер Милан Барса дээр тэгсэн шүү дээ. Галзуу тоглолт болдог шүү дээ. Өнгөрсөн жилийн Аврал лигийн шүгэн дээр тий. Тэрэн дээр
Интер улаан биш ээ. Төгсөлд нь юу хийсэн байхгүй юу? Интер нэг гол хийсэн чинь Мхитарян дамжуулалтан дээр нь ийм бүр нэг хэдэн миллиметр үлэн отон болцсон байсан байж таарад Интерийг голыг тушинчилсан. Тэр бол хин аль нь багийг дэмжиж байгаа нь хамаагүй зүгээр спортыг халж байгаа байхгүй юу? Тэгэхээр би бол тэрэн дээр бол яг юутай бол амарчтай санал нэг байна. А гэхдээ технологи би байгааг бол ойлгоод байна. Мэдээж лампард шиг зүйлтэй том тэмцээнд гарах асуудал шүү дээ. Тэ? А тэгэхээр тэрийг арилгах нь зөв. А гэхдээ одоо чинь сайн нэг инээдтэй мим харлаа л та. За ингээ Матанович үсний ингээ хажууд нь болцсон байгаа үс нь хүрээд цуцлагдлаа шүү дээ гол. Тэгсэн чинь бороо орохоор наа чи яа тий. Бороо орохоор наа чи мэдэрч байгаа шүү дээ хүрэлтийг. Тэгэхээр яг мэдээж тэр бол тоглоом гэхдээ ингээд миний хамгийн харсан инээдтэй юм тэр л байсан. Одоо нөгөө манай цагаар өглөө 8 цаг тоглолт Англи Мекс дээр. Азтек ч нөгөө угаасаа нөгөө газрын төв айгүй өндөртэй. Талаан төвчнөөс 2200 200 м байна уу тий. Тэгэхээр нөгөө бүр угаасаа бүр hydration break мэдээж нэгдүгээр шаардлагатай эн чинь нөгөө тэгээд цагаагаар магаар гээд тэгэнгүүт elevation айгүй өндөр байхаар тамирчид ингээд ядрах мадрах тэр fatigue гэдэг асуудал гарч ирж штэ. Тэгэнгүүт нөгөө FIFA-гаас зөвшөөрсөн юм байна. Одоо допинг гэж хэрэглэгдэхгүй зөвшөөрж байгаа юм. Энтэй яаж дийл хийх вэ гэхээр Viagra болно гэж. Viagra болно гинэ. Тэр чинь одоо нөгөө ядралтанд одоо юу байж байгаа вэ? Зүрхэнд одоо тий. Анх нөө зүрхэн зориулж гаргаал. Тэгээд цус мус юу лээл тэр доор тийм үү? За, Viagra хэрэгэлсэн гусчихсэн тэгээд нөгөө хүн ингээ офсайд болчихвол нөгөө реплей харсан чинь тий. Яг босчихсон хэсэг офсайд болоод тэгээд дуусгана шүү дээ. Тэгэхдээ яг одоо энэ дээр бас нэг юм яаж л байгаа юм л та ингээд яг том гэдэг байгаа улсууд нь л хөндөгтгөөр амар сэтэв болоод байгаа. Түүнээс Мехико Сити, Мехико хот Azteca цэнгэлтэй 4 өөр улс ирж тогсон. Аль нь ч тийм юм яригдаагүй л байхгүй. Эвлэлтэй гэж яриаггүй, аналист гэж яриаггүй. Зүгээр л байхгүй. Өргөцсөн газар шүү дээ. Яг тэр хоёр хоккей өмнөд Америк гэхдээ ер нь бол те босод ирээ тоглоо болоод байгаа байхгүй. А тэгэнгүүт яг англи дээр л ингэж нөгөө хэвлэл мэдээллийн хүч нөлөөлөл юм харагдаад байгаа. Тийм шүү дээ. Тэр ер нь ямар ч газар л байдгийг. Net spin-ээр эргүүлээд хосороо хайнаа явах эрх болон олон урамшууллын эзэн болох боломжтой. Net spin эргүүлэх эрхийг net point оноогоор таах боломжтой. А мөн та найздаач бэлэглэх боломжтой. Испани, Португалийн шигшээ багийн тоглолтууд бид нарыг өнөө орой хүлээж байна. За Испани, Португалийн шигшээ багийн тоглолтын дээр ямар таамагтай байна. PKM NetPay аппликейшны PKM Tower дээр бас тоглолтуудын маань энэ таамагуд орсон байгаа. Тэгээд та гурван маань бас тоглолтуудынхаа таамагийг өгсөн үү? Тэгээд өгөөд яг юу гэж өгөөд яагаад би энийг ингэж PKM дээр ингэж сонгосон болохоор энэ баг нь ингэж хожих юм а гэсэн талаар дөрвөл ярилцъя. За дабыг хэвд. За би болохоор Бэлэг Америк хоёрыг болохоор Америк нь хожиж чинь гэж бодож байгаа. Гэхдээ энэ бол бүр финалтыгаар шийдэх магадлал өндөртэй л тоглолт гэж хараад байгаа шүү дээ. Бэлэг бол яг өмнө жилүүдээсээ бас нөгөө айхтар нөгөө биелэг бас биш байгаад ирлээ. Тэгээд Америк эсэргээрээ маш сайн мэдээ. Дээрээс нь нутаг дээрээ байгаа гэдэг юугаараа гой залуучууд ихтэй юм лээ. Тэгэхээр энэ ер нь бас нэлээд л юу л гол ихтэй. Тэгээд ер нь тэнцээд пенальти юм уу экстра таймд шийдэгдэх тоглолт байх гэж бодож. Тэгээд яг Америкийг л цаашаа гэдэг тавьсан байгаа л да PKM дээр. Испани, Португал дээр яг би PKM дээр болохоор Хорват, Португалыг хожно гэж өгсөн. Тэгээд Хорватын шигшээ баг зүгээр ер нь бүх фактор нь тэнцүү санагдаа. Хорват нь арай overall багаараа илүү болов гэдэг таамаг байсан. Гэхдээ би бол хувьдаа бол Cristiano Ronaldo гэж тэр Португалийн шигшээ багч тэр аль болох хол явахыг хармаар байгаа. Яагаад тэгэхээр би greatness гэдэг зүйлийг дэмждэг. Бас давхар тийм ээ. Энэ нөгөө хувь хүний ч юм уу альва багийн авалсан фэн үж болно. Гэтэ хамгийн эхлээд спортынхаа фэн байх хэвээр. За үнэхээр өстой нэр миний зурсан зургаар үлгэрээр болдог бол Месси Роналдо хоёрын финал тоглолчмаар л байна л та. Яг эзүүлдэ. Одоо бол би бас Португал талдаа одоо таамаг бол байх гээд байна. Төрөлхийн авраар бараг 3-3-аар тэнцлүүнэ ирж байна. Тэр чинь 18 он баха. Роналдогийн хэтрик хийдэг 18 он биз дээ. Тийш дээ. Бүр тийм билүү. Пүүх 8 жил болчихж байгаа лөө. Роналдо хэтрик хийдэг. За тэгээд ямар ч байсан энэ тоглолт бол шүгийн 16-гийн хамгийн гоё тоглолт болох болов гэж бодож байна. Америкийн тоглолтыг асуувал би дандаа Америк талтай л өгнө. Ер нь бол дээрэс нь ер нь бүх цаг үеийн түүхэнд Америкийн ийм шигшээ байгаагүй байх гэж бодоод байна. Маш өндөр хүлээлт бол
байх байх. Яг би бол Америкийг энэ үрээ дуусгалаа гэж зүгээр бодож яг хожигд гайхгүй. Энэ бол юу гэдэг нь бүр Бельгийг тийм хол тасрах илүү гэж байгаа биш те. Хожигд бол гайхгүй зүгээр. Гэхдээ Бельг ерөн бүх тал дээр илүү байх болов гэж чинь. Туршлага илүү, авиас чадвар илүү хэдийгээр одоо юу гэдэг нь бидний нэг алтан үе гэж нэрлэжсэн 18 оны дэлхийн аварга мөнхөрл авдаг Бельг биш ч гэсэн Ниче де Бройн ээж те. Ниче де хим бэж ин Шарлотт Кетелер мэтлэр гэдэг юу гэдэг нь өчнөө сайн докуу маку бүрэлдэхүүн хамаагүй илүү, туршлага хамаагүй илүү, хамаагүй том хэмжээнд тоглоод сурцсан тоглогчтой. Тийм болохоор арай илүү гарах юм болов уу гэж бодож байна. Нөгөө талд гэхдээ амарчин хэлдэг бас үнэ юу Америкийн шишээгийн ер нь л дэлхийн аваргад орж исэн түүхэндээ баг хамгийн дэжгүй бүрэлдэхүүн байх. Гэхдээ нэг сони юм харахаар дандаа таньдаг нэрнүүд бүгд нэг унж байгаа тоглогчтой. Айгуу залуу мөртлөө унж байгаа. Дээс амар сутаа гэсэн байхгүй унж байна тий. Малик Тилман яг одоо дэлхийн аваргад дайжгүй л да. Гэхдээ яг үүнд хүлээлтэнд хүрж байгаагүй. Одоо л гой тоглож байна. За Пулисик үнэхээр шигшээд байгаахдаа тултаа сайн тоглож байна тий. Тимоти Виа супер гарч ирээд бас байхгүйсэн. Фолорен Балогон бас айгуу залуу супер потенциалтай гэж яриад бас ер нь тэгээд нэг яваагүй. Ер нь Юнус Муса ч гэсэн бас тэгсэн бас байхгүй. Вестер Маккени энэ үйл айгуу сайн байсан. Тэгээ ингээ харах юм бол ихэнхдээ айгуу авьяаслаг залуучууд гарч ирээл тэр хэмжээнд хүрээгүй нөхдөд дандаа байгаа байхгүй. Ихэнх нь. Тэгээ яг энэ дэлхийн аваргаар сайн тоглож байна өмнө. Гэхдээ зүгээр миний хэлэх гээд байгаа нь яг энэ хэмжээнд тулахаар Бэлэг шиг туршлагатай бүрэлдэхүүн тулахаар тэр нь одоо илрээд арай дотох болоо даа л гэж бодоо. Тэгэхээр би нэг тийм 60-40% тал байгаа байхгүй. Би жоохон буруу харсан уу? Эсвэл Лукаку жоохон бондгор харагдаад ийсэн үү? Нэг л Лукаку энэ үйлрэл ер нь фитнес хэцүү байгаа шүү дээ. Чаавс юу үйлрэл ихлээр өвдөгний айгүй хүнд гэмт авсан. Тэгээ бүтэн үйлрэл ер нь тоглоогүй. Харсан чинь нэг л Бэлэг бас өөрөө довтлогчийн сургалт айгүй хэцүү байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө Лукаку маань ирэхээс бас ирээд талбай дээр бас үзүүлэх нөлөөгөө гаргах нь зүйтэй гэж Бэлгийн хувьд бол үзэж байгаа. За сүүлд бас Бэлэг маань тоглолтын дээр бас айхтар камбэк хийсэн тий. Одоо бол Бэлгийн хувьд бол илүү сэтгэл санааны хувьд ч юм уу за туршлагын хувьд бол миний хувьд бол бас Бэлэг талтай байгаа. За Испани, Португал гэвэл би бол Барселона клубын үнж фанат байгаа. Тэгээд тэгэхээр нөгөө Барселона клубын фанатууд ч нэг юм хоёрдмал байгаад байдсан шүү дээ, тэ? Аргентин, Испани гэсэн. За тэгэхээр тэр утгаараа миний хувьд бол Испани шгшөөгийг цаашаа шалгараад Роналдо миний энэ хүрээд аялал нь дуусах нэг уу гэдгийг бас. Харин тий бас яг нэг бодлын нөгөө юу гэдэг л дээ. Одоо poetic гэдэг чинь юу гэх юм дээ. Гоё нөгөө ийм тий одоо гоё ийм үлгэр домог шигээр ингэж дуусч болно л доо. Одоо Роналдо магадгүй Ламин руу одоо юугаа бамбраа өгөөд тийм ээ. Анх бол тэр Ямалын голыг харж байхад ч гэсэндээ за. Би бас Facebook дээр биччихлээсэн. За агуун бүтээгддэг юм байна. Төрд юм байна. Ер нь legends are born тий. Үнэхээр цаанаас гайхамшигтай байна. Карьерийнх нь одоо эхнээс нь л харж байгаа шүү дээ бид нар. За хэдий ингээл балон дёрд үзүүрлээд аль хэдийн нэгэнт өөрийгөө бий болгоцсон гэж байгаа бүр хөлбөмбөгийн улаан хорхоотнууд харж байгаа ч гэсэн одоо ирээдүйн Ламин Ямалын ирээдүйн фануудын 90% нь одоо л харж байгаа байхгүй. Тэгэхээр бол энэ сайхан гайхамшигтай залууг за Испани бүрэлдэхүүнийг за тэгээд дээрэс нь бол одоо Испаныхан бол бас юу байгаа шүү дээ. Ер нь Уильямс гарууд ингээд нөө форма олох хэрэгтэй хэдэн нөхдүүд байгаа шүү дээ ер нь. Тэгээ баг угаар сая бол олчлоо л гэж харж байна. Испанийн тоглолтын дээр яг тактик ч юм уу хөлбөмбөг талаас бол нэг хэцүү юм байгаа. Жигүүрүүд нь бүгд форм байхгүй болчих хэцүү болчих. Нико Уильямс гимтлэн сэтрээр гимтсэн. Хин юутай хийсэн тоглолтын дээр яна Испанч яг өмнө юутай хийлээ. Тэр айгу хүнд тоглолт болсон юм а. Уругвайтай хаа тийм. Уругвайтай хийсэн тоглолтын дээр хин Ерми Пиног игний асуурсан. Тэгээд юунд туссан. Дэлхийн аварга туссан. Тэгээд сая Ливерпул руу явахаар болж ах шиг байна те 100% болцсон уу 100% болцсон баха. Виктор Муниос гэдэг Осасуна тоглолтыг залуу жигүүрийн давтлагч бас гимтсэн сая дэлхийн аваргаар. Тэгээ ингээд Ламин Ямал ч өөрөө маш олон сар гимтэлтэй байж байгаа. Дүнгэж одоо л нэг юм фитнес олгоол явж штэ сая өмнөх тоглолтын дээр 100 дуустал тоглосног уу санахгүй байна. Гэхдээ ямар ч хэсгийн шүтэнд бол нэг ч 90 минут тоглоогүй. Тийм бол байгаа. Тэгэхээр энэ бол товтлооны гол юмнууд нь жигүүрээр явдаг энэ баг 4 жигүүрийн товтлогч нь 3 байхгүй. Нэг нь дөнгөж яг үнэхээр ямаал тулдаал байгаа. Гэхдээ л бас одоо матч фитнес асуудалтай. Тэгэхээр жигүүргүү тоглож хүртэл магадгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол амар том давуу тал нь байхгүй болчихж байгаа Испани. Гэтэ сая бол зүгээр ер нь бол нэлээд формгоо орж ирсэн харагдсан. Тэгээд багуугаар ер нь олчлоо. Арай нэг хүч гайгүй багуудтай үзээд гайгүй болчихоо гэж харсан. Яг бүх жигүүрүүд яг растыг хэлдэг. Бүх жигүүрүүд нэг зүгээр байсан болвол ер нь бол хинээс ч яах.
Одоо Ямал сая 85 дээр суусан байгаа байхгүй. Тэгээ Австри дээр Алекс Баяна зүүн дээр гарсан. Баяна бол яг хуу довтлооны хагас ер нь бол 10 дуу, классик 10 дуу тоглогч шүү дээ. Тэгээд яг зүүн зүгүүрээс тоглоход бол тийм сайн биш. Ялангуяа Кукуре зүүн дээр байгаа үед Баяна бол тийм сайн бол бас хэцүү байхгүй. Кукуре саяны тоглолт дээр үнэхээр супер байлаа. Өөрийгөө довтлооны одоо гүйцэтгэх сайтай давхартай зөвхөн хамгаалтын бишээ гэдгийг харуулж 2 ассист өглөө. Тэгээгүй байсан бол зүүн зүгүүр нэлээд хэцүү байсан. Юу Кукурегоос өөр Реалын юу тоглогч Испани гараанд байгаа л. Кукуре сая Реал байхгүй. Реал руу орсон. Одоо Реалын тоглогч. Одоо харин Дэлхийн аваргын үеэр Реалын тоглож Реал байхгүй гоос тээ. Тийм. Дэлхийн аваргын түүхэнд Испани шок анх удагаар нэг ч Реал Мадридын тоглогчгүй байсан. Тийм. Дундаа Реалын тоглогчтой бол. Дундаа болж байгаа харин тээ. Хэдүүлээ энэ одоо нэг Пикем Таврын маань бас нэг зүйл нь хэдүүлээ гол таах юм байгаа. За 2 гол 2 багийн гоолыг хоёулангийн таах юм бол 2 багийн гоолыг хоёулангийн таах юм бол 3 оноо. За аль нэгийг таах юм бол 1 оноо гэж байна. За тэгэхээр хэдүүлээ энэ хоёр тоглолтын гоолуудыг өөрсдийн таамгаар те бас өнөөрөө тоглолтуудын талаар бас ярьсан. Тэгээ одоо гоолуудынхаа таамгийг ярилцъя. Би ингэж өгнө. Би 1-0 Норвег гэж өглөө зүгээр. Норвег Бразил доошоо орчвол тэлтрэх магадлал өндөр байх гэж бодож байна. Зүгээр бас арайч Япон биш байх. Биш ийшээ орох юм биш үү? Тийм шүү дээ. Нөө ч юм байх. За хоёулаа хамт. За би ер нь Растигийнхаа таамгаар явъя. За чи юу гэж бодож байна? Үгүй. За би зүгээр чиний таамаг өгч. Тэгээд харъя л та. За Бразил Норвег дээр юу гэж бодож байна? Норвег бол биш Бразил бол үнэхээр арай зузаан бүрэлдэхүүн тулдаа Япон бүр үнэхээр гол тоглогчд нь байхгүй тулдаа л нэг эцсийн мөчөд гол олж хожигдлоо. Яг үүндээ Митома, Минамино, Эндо байжсэн болов яг үүндээ бөмбөгийг цөлөө гаргацгаад 1-1 штэ. Тийм, Ао Танака тэрэн дээр том алдаа гаргасан. Ер нь бол яг гоо тэгээд нэмэлт цаг дээр хожигдож болох байсан л та зүгээр. Okay, that's fine. Ер нь бол миний бодлоор бол Бразил хоол явахааргүй харагдаж байгаа. Норвег яг авиас чадвар бүх байрал дээр илүүгүй л үгүй. Гэхдээ илүү нэг тоглох боломжтой Хааланд гэж одоо ямар ч боломжийг олгох чадaltaй юм байна зүгээр. Би бол маш ойрхон гэж бодоод байгаа. Бразил аль нь байсан гахгүй би бол зүгээр таамаг гэвэл Норвег гэж надад гоё санагдаж байгаа учраас гоолын. Тийм. Мэдгүй. Би бол 2-1. Тийм. Гэхдээ Бразил Норвег. За би бол Бразил би бол Бразил эсрэгээрээ бас 2-1. Гэхдээ Норвег маань энэ хүрээ дэлхийн аварга дуусах болов. Вау. За Мексик англ дээр. За Мексик англ 3-2 англ очно гэж байна. За би бүр айгүй олон гоолтой тоглолт болох байх гэж байна. 3-2 англ. Аюултай амар нэл. Яа энэ Ацтек дээр хилааж унна юу 3. Одоо Мексикчүүд маань одоо Ацтек цэнгэлдэх хүрээлэндээ одоо тэр одоо агаарын даралтыг хүлээгээд аваа сурцсан одоо тоглогч нар байгаа шүү дээ тий. Бас Мексик би хоцоод бол гайхгүй яг яалчгүй англи фаворит шүү дээ. Яг бүх байрлал юу. Тий англи фаворит. Тэмцээд нэмэлт цагс маг сунгахад бол англичууд хамаагүй даваалтай сэлгээ зузаан юу гэдгийг туршлага илүү өндөртэй илүү том хэмжээнд байнгын тоглож байгаа шүү. Тэд нарт угаасаа нэг юм маргаадах зүйл байхгүй. Тэгэхээр угаасаа англи фаворит. Гэхдээ зүгээр би бол энэ чинь талбай дээрээ тоглож байна. Астека цэнгэлтийн 87,000 үзэгчийн тэр одоо баг 88,000 гэнэ. 87,000 86,000 баг мексикчүүдэн чи ойрлон тий. Тэгээд тэр өндөр мөндөр инээтэрэгээл агуу олон юм зүгээр яг Мексикийг бол хожижул бас одоо юу гэдгийг гоё сонирхолтой үзүүштэй гоё шок болох юм болоо л гэж бодож байна. Англи очоод бол мэдээж фаворит. Тэгээ би бол зүгээр таамаглыг үйл надад гоё санагдаж байгаа ш түрүүний хийсэн шиг Мексик л гэж. Гэтэ энэ бол аль ч талтай байсан олон голтой тоглолт болохгүй гэж бодож байна. Би буруу байвал бүр гоё байна. Олон голтой болоод бүр гоё үзэхэд. би бас олон гол орохгүй энэ 1-1 ч юм уу альсгүй бол нэг-нэгээр илүү цаг сунгасан тоглолт болох болоо гэж бодож байна. Ягаад тэгэхээр энэ амаргүй одоо гэртээ хийж байгаа тоглолт байгаа. Дээрээс нь маш зузаан бүрэлдэхүүнтэй английн шигшээ баг Мексикт очих нь шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол 1-1 английн шигшээ чинь нойргоо очих байхаа да. Юу нь хэцүү байна л да. Нэмэлт цаг сунгах юм бол англи бүр илүү том давуу талтай. Ер нь бол Мексик хожино гэвэл үндсэн цагт хожино л гэж. Тийм. Би бол тэгж ягаад гэвэл сунгах тусам зузаан бүрэлдэхүүнтэй учраас тэгээ туршлага нь илүү яалчгүй л да авьяас чадвар туршлага илүү шүү дээ. Тийм болохоор тэр нь удаан явах тусам гарна. Одоо Бразил Япон шиг байхгүй. Би бол эцэст нь гол алдаж хожигдсон ч гэсэн яг үнэндээ Ао Танака цэвэрлсэн байжгаад нэмэлт цаг сунгасан бол яг үнэндээ Бразил нэмэлт цаг дээр очиж. Оо юу шүү дээ. Ер нь одоо 16-д орсон багуудыг харах 32 дандаа 85 6 дээр байгаа шүү дээ. Тийм. Яг эцэст нь яалчгүй дуусаад байгаа. Ер нь ингээд би бол тэгжил харах дуртай. За
80 дахь минутаас хойшоо ер нь хөлбөмбөг эхлэх чинь шүү. Ухаанда тэр ялангуяа тэр том багууд чинь бол ер нь бүүэлж жагаад нэг дуталтай шүү дээ. Одоо манай Аргентин бол тийм шүү дээ. Бүүэлж байгаа л яг нэг л яана. Тэгээ тэрэн шиг Растигийн бас хэлж байгаа үнэн. Тэгээ үнэхээр 30 минут сунгаад ингэхэд бол том багууд чи эхлээд бол ер нь ихний хагас магастай илүү ингээл хараал суугаал формашныг нь харж марсан байдалтай л байдаг шүү дээ. Олон голтой тоглолтууд хасагдах шатныхаа үдээд сюрприз болоод олон голтой тоглолтууд болох болтугай. Бэлэг Америк явж арай олон голтой болж магадгүй эднэр дундаа арай жоохон левел ойрхон юм болохоор би бол зүгээр нэг 2-1-ээр бэлэг 3 2 ч юм уу тий. Америк айгүй сайн үзэх байх. Америк бол би муу тоглож ерөөсө бодохгүй байна. Их сайн тоглоод гэхдээ эцсийн үр дүнд арай бэлэг илүү авах юм болов гэж таамаглаад шүү дээ. Пенальт байдаг ч юм уу, гуртаа чухал пенальт хаадаг ч юм уу яадаг ч юм тий. Нэг тиймэрхүү яг тийм нарийн юм зүйл дээр л давуу тал нь гарах болов л гэж бодож чинь тий. Германд бол дутсан зүйл нь тэр байсан шүү дээ яг үүндээ Парагвай дээр тий. Португал Испани дээр гоолуудын юг хэлээг байгаа. Роналдо гол хийх үү? Тооны харьцаа хийдэг байх вэ? Португал Испани дээр арай Роналдо гол хийх бахных удаан чирэн гараан тоглох болов гэж бодож байна. Роналдо 1 гол хийн. 2-2-оор дуусна. Цаг сунгана. Пенальт гарна. Тэгээ Португал пенальт гарах юм бол би бол дандаа андердог талдаа өгчмөр үдээ. Тэгээ Португал Сүүлийн цохилтыг Роналдо алдна. Тэгээ эдгээр чинь одоо нөгөө Роналдог сүүлд рүүгээ цохиулж болохгүй гэдэг гашуун туршлага байгаа шүү дээ. Цохиж амжихгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэр эхний цохилтыг эсвэл 3 дахь цохилтыг гэж бодож байна. Сая юуны пенальт дээр өссөн бэ? Египт дээр өснө үү? Сала 3 дээр зогсож байгаа юм тий. Тэр чинь бас юм ихгүй болохгүй лээ. Тэр чинь нөгөө Паненка хийсэн тий. 3 дахь цохилт яг ингээ 2-2-2-1-1 дээр 3 дахь цохилт чинь нөгөө бас юу пенальтын хувь заяаг өөрчилж магадгүйгээд тэрийг бол би саяхан судсан нэрээ тийм юм байна гэд. Эсвэл супер одоо нөгөө ихэн зогсож байгаа баг үйл ихэнд нь цохилж байгаа. Тэгэхгүй бол тэр Роналдогийн тэр юун дээр үлээ 5 цохих гээд хүлээж исэн тэр чи ямар тоглолт вэ? Марччээ тэмцээн яг үндэ марчсан. Гэхдээ ямар ч тийм тохиолдол болсон шүү дээ. Роналдо цохиулж амжаагүй дуусах чи харамсалтай үстэй. Тэр дасгалжуулагчиг бол баг шонд дүүжилмээр бол ардгүй яг фанууд нь тэгжсэн байхгүй тухайд. Тэр бол энэ дээр бол би пенальт цохих. Би бол гой тоглолт болоосоо гэж бодож ин илүү өрсөлдөөнтэй илүү үзэхэд гой тоглолт болоосоо л гэж найдаж байна. Гой нээлттэй л тоглолт болох байх. Испани гэхдээ гол нь жигүүрийн тоглогчд нь байхгүй болчихгоот би бас жоохон гахаалаа яг тэгж тоглолтоо гаргаж чадахгүй юу. Ямаал ч одоо тэгээд бүтэн формгүй байгаа. Гэхдээ нугасаар бол 1-1 юм шүү. Одоо яа гэм бэ? За ингээд шүгэн 16 бол prediction. За ингээд шүгэн 16. За хэдүүлээ цаашдынхаа одоо за энэ баг финал руу гарч ирээд иймэрхүү финал үзмээр байна гэсэн сонирхолтой. Шүгэн дөрвийг л ярил л да тий. Одоо шүгэн дөрвөөс хавуулаад энэ баг цаашаа яваад финал ерөнхийдөө нэг иймэрхүү байх юм шиг байна гэд би энэ бол яалтчгүй одоо хамгийн багтаа баг бол надад Франц харагдаад байгаа байхгүй. За тэр урдлын 3 мөр Лисе, Дембеле, Мбаппе өөрч юм байгаа лээ. Тэгэл дүүэ Баркола гэж. Черки 4-5 сум байгаа даа байхгүй. За Франц л хамгийн одоо өөгүй харагдаад байгаа нэг талаас. Нөгөө талаас нь дандаа red flag харагдаа. Расти хэлээ те Бразил ингээд тийм холын ухааргүй харагдаад байна. Аргентин хүртэл би Аргентины фан мөртлөө Аргентин надад red flag харагдаад байгаа байхгүй. Сая Кабо Вердег яг гоо үнэхээр ингээд дэлхийн техник дэмжиад өстой нөгөө тэнгэр мэнгэр ч гэсэн ивэсэн юм шиг боловч ер нь ийм нэг ингээд үндсэн нэг тийм надад асуудлууд байна. Айгуу тийм цоорхоонууд байна. Хамгаалтан дээр их цоорхон харагдаад байна. Тэгэд кондишнинг нэрнгээсээ болохгүй байгаа юм болов уу гайхаад байгаа. Тэгэхээр уг нь Аргентин, Франц гэдэг таамаг өгмөр байгаа ч гэсэн би бол Англи, Мексик талаас илүү хол явчих магадгүй болов уу гэж бодож байна. Би зүгээр ингээ мөрөөдөл биш юм да одоо юу гэдэг зүгээр ингээ гой үлгэрийн story гэдэг шиг бодох юм бол одоо энэ Колумб, Норвег, Мексик те Бэлэг Америкийн нэг нь магадгүй Марокко эдгээр финал манаас гармаар байна. Ийм юм илүү гоё надад санагдаж байна. Яг үндэ Мексик Англиг гусчмаар байна те. Норвег Бразилийг гусаад за Египт, Аргентин одоо Колумб яа гэм мэдгүй гэхдээ тэнцэнээс Колумб болом Швейцар гараад те. Тэнцэнээс Америк, Бэлгийн нэг нь Испани, Португалаа хойж ингээд Португал Тэхгүй мэдэж байна. Гэхдээ зүгээр миний зүгээр хэлэх гээд байгаа юм юу гэхээр гоё
сторинууд хармаар байна. Тэгээ гоё тоглолтууд хармаар байна. Тэгэж зүс яг prediction ингээ хийхээр яг үнэндээ тэгэл Испани, Португалийн нэг нь яаж ч утсан гэсэн Америк, Бельги угаасаа очих нь ойлгомжтой. Бразил, Английн нэг нь угаасаа тэгэл гарч ирэх юм баг тодорхой. Тэгээд тэр хоёрын нэг нь за бараг л англи шүгэн дөрөв нь ойлгомжтой шүү дээ. Тэнгүүд Аргентин байх уугүй юу гэдэг юм яригдан. За тэгээ англи, Аргентин тоглоомод магадгүй англи арай фаворит байх. За тэгээ Испани мэдгүй одоо юу гэдэг юм биш одоо Франц англи финал болох гэдэг юм. Мэдгүй нэг иймэрхүү болох гэдэг байгаа байхгүй яг зүгээр ингээ хүчийг харах юм бол. Гэхдээ та харж ирсэн үү? За одоо заах шүгэн дөрөв тэр 18 онд бол Хорват финалдж байгаа бах. За тэгэл 2 онд бол Турк, Солонгос шүгэн дөрөвт те. Гэхдээ дэлхийн аваргаар энэ дэлхийн аварч юусаа харцын хүүхэд төрүүлдэг наадам биш байхгүй. Хизээч all the way ингэж гой харах айгүй хэцүү гэдэг үстэй. Тийм, угаасаа тэг боломжгүй л дээ. Одоо юу штэ. 8 ерөөсөө тийм л үү. Ерөөсөө түүний 8 ус төрүүлсэн. Тийм чинь 23 удаа болж байгаа тий. Тэгэхээр яг хуу яалт ч минийсээ хэлж байгаа нөө өөдөртэй хариулт нь тэр баггүй. Угаасаа Франц финалд явах нь тодорхой за яг хуу Испани, Португал яг энэ шиг финал хармаар л шүү дээ. Одоо эндээс бол одоо юу гэдгийг Марокко юу хоёрыг Марокко, Мексик мэдгүй тий. Мексик хоёрыг ч юм финалд харуулж байгаа байхгүй. Яг үнэндээ тийм. Гэхдээ яг хуу яалтчууд тийм. Марокко гоё үзэн шүү Францтай. Ёстой ганц атлетик үзүүл. Энэ дээр апсет бол гарч магадгүй л одоо. Бразилтэй бол яг адилхан үзчихсэн шүү Марокко хэсгийн тоглолтод. Марокко бол магадгүй. Марокко яг энэ Францыг энэ дээр нухсалж хойд. Би бол Марокког Африкаас ганц жил болгоно нэг тийм баг шүгэн дөрвөөр орж ирдэг штэ. Тийм Мароккочтой өмнөх дэлхийн аваргын шүгэн дөрөвт үлдсэн баг одоо Африк ТV-ийн аваргын финалд гасан би бол аварга гэж хэлмээргүй л байгаа юм. Тэгээд ийм том баг эн чинь бол одоо апсет ч юм уу эсвэл dark horse одоо юу гэдэг битүүмэр биш байхгүй Марокко. Зүгээр дэлхийн хамгийн эсрэг болохоор. Тийм яг за мэдээж Франц дээр Франц фаворит. А гэхдээ Марокко очоод яг үнэндээ том сюрприз гэж хэлэхэргүй хэмжээний том баг байгаа байхгүй Мароккогийн хувьд бол. Тэ. Сая бол одоо үнээр асуудалгүй Канада бас эндээ юу ч болохгүй байлаа шүү дээ тий. Бразил сонин босонгүй яг энэ төр түрүү хэлсэн шиг мэдээж 60-65% Франц фаворит баг. Гэхдээ л одоо юу гэдэг Герман Парагвай шиг одоо сюрприз болохгүй байхгүй Марокко очоод. Тий. Наад бол чи юг нухаж хагаад ер нь бол овертайм руу аваачаад ирэхэд учиртай. Одоо түрүүний Мексик Англи гэдэг шиг биш байхгүй. Одоо юу гэдэг нэмэлт цаг болоход Марокко яахгүй байхгүй. Боно гэж одоо гайхалтай супер хаалгач байж байна. Тэг чи 90 минут 120 минут тоглож сурцсан өчнөө тоглогчд байж байна. Мексик бол тэр тал дээр бол арай сул талтай шүү дээ. Жишээ нь Англи дээр бол. Франц бол гэхдээ weapon-ууд зэвсгүүд Франц арай дэндүүл байна. Арай дэндүү. Нэг байна. Одоо нэг юм одоо жишээ за Дембелег хасахад Франц ямар ч багийн эсрэг фаворит хэвээрэл واخхой. Одоо бодлоо за Эмбапе гэсэн. Хамгийн супер Эмбапе. Эмбапег хасахад ч хэвээрээ. Тэгэхэд биш үү яг уу Эмбапегийн хэмжээнд хийж хүрэхгүй. Тэгхдээ биш хааландаас өөр хүн магадгүй. Гэхдээ Маркус Тюрам гэж байгаа. Маркус Тюрам Сери А-гийн хэд удыг авруулсан. Аврагуудын лигийн финал тоглоо үзсэн. За хааландаас өөр юм байж магадгүй гэсэн ч асууч. За дэлхийн шилдэг тоглож яг өнөөдрийн. Дэлхийн аваргын юугаар одоо явж байгаа. Хамаагүй. Зүгээр энэ хөл бөмбөгийг хамгийн сайн тоглож байгаа. Хамгийн шилдэг хөл бөмбөг чи хийн. Яг өнөөдөр. Яг гоё тоглож байгаагаар юм уу? Яг ямар утгаар? Best player in the world right now. Хамгийн гоё тоглож байгаа нь Ямал Олисе. Ямал Олисе. Миний дуртай хөлбөмбөгийн номер 1 2 нь Ямал Олисе. За яг тэгвэл нөгөө тухайн үед бол нэг Роналдиньо гэдэг шиг юм байна тий. Ер нь хамгийн гоё тоглож байгаа. Хөлбөмбөгийг хамгийн шилдэг тоглож байгаа нь. Эмбапе гэхээр бас биш байгаа. Одоо Эмбапег хааланд бол гэх гээд ш сая бол баг тий. Гоо зөв страйкер гэдэг утгаараа байсан. За яг Ямал бол жишээ нь сая Баллон д'Ор дээр үзүүлсэн үү? Тий, гэхдээ тэр үйлрэлт яг өндө хоёрт орохоргүй байсан. Би бол Рафиныг хоёр зогсдог тийм байна. Яг өнөөдргээд одоо ингээ бүгдээрээ драфт лиг гэж бодъё л тий. Олисе. Яг саний үйлрэл Ямал гэмтэлтэй байсан учраас би бол Олисе гэж бодож байна. Олисе шиг би гол нь тийм баг. Миний хамгийн хайртай шүү дээ. Роналдиньо, Марко Ройс, Хамжик, Гризман, тэгээ Олисе, Ямал, Педри гоё тоглолт үзэх нь надад гоё байхгүй. Ер нь бол энд юу гэж бодож байна? Би Ямал шүү дээ. Ямал уу тий. Барса болохоор. Эмбапе гэхдээ Эмбапе одоо дэлхийн аварга ингээ оруулахад Эмбапе гэж ярихгүй хутгагүй л дээ. Эмбапе үнэхээр амар. Дэлхийн аварга болохоор Эмбапе, Евроос болохоор Эмбапе биш болчиход байгаа. Эмбапе яг тэгэхээр Еврогийн компетишн илүү юм уу эсвэл зүгээр л өөр юм уу гэдэг нэг юм өөр асуулт байгаа юм л да. Яг Франц Евро дээр нэг л явдгүй тий. Гэхдээ Эмбапе супер юу угаасаа л топны хоёр тоглож шин. Яагаад Ямал гэсэн бэ гэхээр одоо бид ч нэ Барсагийн фэнүүд байхгүй. Тэгэнгүүт яг бид ч Мессиг яг ийд үед нь бид ч үзэж эхэлчихлээ 2006 оноос хойш. Тэнгүүт нэг тийм Мессигийн орон тоглолтыг Барсагаа үзэхэд тэр юм амар кайф өгдөг гэсэн баг. Тэгээ тэрнээс хойш Месси яваад хайлууд Барс ч зөндөө болон тоглож Кейнийг марчиж шүү. Энэ үлрэлийн Баллон д'Ор номер 1 хүн Кейн байгаа. Кейн.
Дембеле үнэхээр топ 5-ын нэг болцсон байна. За мэдээж Мбаппе хааланд яригдана. Би бол Педриг дэшээ явах хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ хим Беллингем бас байх хэрэгтэй. Гэхдээ хим болвол Кейн бол энэ жилийн Ballon d'Or favorite шүү. Үнэхээр аимшигтай. Беллингем чинь баг гэхдээ хамгийн өндөр цалинтай юм шүү. Мэдгүй тэрийг мэдгүй. Беллингем энэ үлрэл Реалд бол нэг сайн байгаагүй. Гэхдээ Беллингем бол ер нь дэлхийд дээр байгаа хамгийн супер тоглогч тийм нэг Беллингем. Миний хувьд бол одоогоор яг идэвхтэй тоглож байгаа хамгийн шилдэг тоглогч бол Ямал. Яг одоо. Гэхдээ одоо нөгөө Кристиано Роналдо, Мессигийн энэ нөгөө нэг талбайн гадуурх амьдрал маш чухал гэдэг шүү дээ. Цаашдын карьерт. Тэгэхээр Ямалын одоо амьдралын цаашдын одоо нөгөө талбайн гадуурх өөрийнх нь сахилга ба. Сар болгон хүүгэн солиол одоо насан л да. Тэр ямар байхаас шалтгаалж ирэх одоо нөгөө нэг цаашдын ирээдүйн одоо карьерийн доктортой тоглох. Энэ одоо 19 настай хүүхд гэдэг чи илүү сайжрна те. Тэгэхээр энэ дээр бас ямар байх вэ? Миний хувьд бол яг одоогийн байдлаар шилдэг бол Ямал байна. Реал Мадридын тоглогч одоо фанат сууж ирсэн бол бас Винисиус штэ гэд бас хэлхэл байсан баг. Яг дэлхийн аварга дээр бол одоо хин Месси, Мбаппе хоёртой бол ярих маа алга шүү дээ. Яг энэ дэлхийн аварга дээр бол тэгээ Месси яг мэдээж юу гэдэг яг ингээд Хааланд бол яг байгаа үзрээр хамгийн сайн тоглож шүү дээ. Тийм. Хааланд бол яг байгаа нөхцөлтэй байж болох хамгийн сайн. Гэхдээ яг нөгөө бүтэн оролцоод яг хааландыг дэлхийн шилдэг тоглогч ярьдаггүй чинь ерөөсөө тэр л ахгүй. Бид нар одоо орчин цагийн хамгийн шилдэг тоглогч гэхээр Левандовскиг ярьдаггүй шүү дээ. Бенземаг ярьдаггүй шүү дээ. Бензема Ballon d'Or авсан гэхдээ ярьдаггүй. Яагаад юм? Зөвхөн гоолоор хязгаарладаг байхгүй. Тийм учраас хөлн бөхч 90 минут юу болдог вүлээ өөр юу байгаа вэ? Бусад тоглоод нөө. Тийм учраас бид нар өөр тоглогчдыг яриад байгаа байхгүй. Түүнээс шиг яг тэрийг ярих юм бол мэдээж хааланд үнэхээр гайхамшиг шүү дээ. Юу вэ? Бүх статистик, бүх баг тэмцээндээ дандаа тоглолтоос олон гоолтой. Утгагүй юм байхгүй хааланд бол. Net spin-ээ эргүүлээд хосороо хайнаа нь явах эрх болон олон урамшууллын эзэн болох боломжтой. Net spin эргүүлэх эрхийг net point оноогоор таах боломжтой. Мөн та найздаач бэлэглэх боломжтой. Надад хамгийн үлгэрийн финал юу байгаа байхгүй? Марокко Мексик байгаа. Хамгийн үлгэрийнхэн шүү дээ. Тэгээ хэрвээ энэ финал хараа Солонгос цаашаа гэр байхгүй шүү дээ. Одоо энэ чинь сүүлийн тоглолт. саяны энэ гэхдээ техникли саяны Растиг хэлсэн финал бүр ацтект болол тээ. Ер нь энэ жилийн дэлхийн аварга финал угаасаа л ацтек болох байсан байсан. Ер нь ацтек хийх үү? Texas төлөө. Үгүй Нью-Йорк төлөө. Нью-Йорк Нью Джерси. Зүгээр ер нь ханасаа Одоо нөгөө Нью-Йорк ер нь финал зохиох зайтай байсан байна тий. NBA-гийн финал. Никс болоо шүү дээ аварга болоо шүү. Колумб гараад ирэх юм бол уу гэж бодож байна. За Аргентин маань гарна. Мексик Англиг хожоо гараад ирнэ. Амар апсет юм шүү дээ. Тэ Мексик. Тэгээ Норвег гараад ирнэ. За их гоё болж. За энэ талаас Испани гараад ирнэ. Нөгөө талаас Марокко гараад ирнэ. Амар тийм. За Аргентин гарч ирнэ. За энэ хоёр дээр ч та Мексик гараад ирэх юм байна энэ дээр. За тэгээд Аргентин, Испани гэдэг финал байгаа. За тэгээ аварга нь аварга. За би явчихв. за тэгээд Би бол нөгөө тамаг гэхээс илүү бараг дэмжиж байгаа юугаараа л явчих дөө. тийм шүү дээ. Тэгвэл өөр явах юм чи тээ. Болоод явал гоё л үз. За Америк, Португал, за Швейцарын шиг гаргана. Дахиад нэг явуулж. За Аргентин мэдээж. За энэ дэр Англи болов гэж Англиг тавьчих. Англи Норвегийг тавина. Яна Бразил эсрэг 2 гэж prediction өгчлөө. За Португалыг шүгээн дөрөв тавина. За яалтчгүй Франц гарах уу? Хайр байхгүй байх. За Аргентин, Англи. За тэгээд Аргентин Франц 2 финалдаад Аргентин аварга аваад за тэгээд Английн шгшээ хүрэл авах хаа. За Испани. За тэгээд за Франц, Марокко гэхдээ хожиход бол бас гайхгүй prediction өгчөөч яа бэ? За зүгээр л тоглоом юм ч те. За Марокко юу гэж Испани гэж те. Яг ер нь Франц л байж л та. За тэгээд зүгээр үлгэрийн гэдэг утгаар те. Явж байгаа юу те. За тэгэнгүүтээ Колумб Аргентин Колумб хожоод. Тэгэнгүүтээ Мексик Норвегийн Мексик нь хожоод. Тэгэнгүүтээ Марокко юу хоёрын Испани хоёрын Марокко хожоод. Марокко бол олдгүй явцсан байж Испани. Тийм, тэгээд Марокко Испани хоёрын Марокко нь хожоод. Тэгэнгүүтээ
Мексик Колумб хоёрын Мексик нь хожоод тэгээ Мексик Марокко хоёрын хизээч болохгүй юм байна. Тэгээд үгүй Мексик авна. Хизээч болохгүй болж байгаа юм шүү дээ. Тэгээд Испани Колумб хоёрын тэгээ Колумб хүрэл авна. Энэ шиг болохгүй юм бол байхгүй. Нөгөө энэ сумын начин гарч ирэх юм аа энэ гээд. Үгүй тийш дээ. Энэ наадмаар ч гэсэн алтан цоож төрүүлнэ гэж би prediction тавьсан. Та нар мэдэхгүй л дээ. Тэгээ энэ цаашаа зүгээр. Гэхдээ юу гоё л доо. Тэгээ нөгөө нэг одоо сая ингээл Марокко өнгөрсөн дэлхийн аваргаар сайн явдаг ч юм уу. Одоо Азийн аваргаар сая Йордан мордож амар явлаа шүү дээ. Тэрмэр иймэрхүү юм гоё байхгүй хизээд те. Яг болох боломж нь угаасаа л баг түрүүнд хийсэн шүү дээ. Бидний таамаг яг буудахта таамгаа хийх юм бол тэгэл яг үнэндээ эн чи ганц эвгүй нь Португал Испани л баг. Тэгээс босны яг үнэндээ жоохон ойлгомжтой байхгүй те. Тийм болохоор ийм таамаг нь зүгээр тоглоом маягаар бол хөгжилтэй гэж. За тэгээд хүрэлцэн ирсэн зочдтой баярлалаа. Тэгээд хөдөлмөрийн талаар маш гоё халуун сэдвийн талаар бас өөрсдөө бодол пикемүүдийг бас хийлээ. Тэгээд хамтран ажиллагч NetPay аппликейшнда баярлалаа. Тэгээд та бүхний цаашдын ажилд нь амжилт хүсье. Тэгээд хөдөлмөрөө гоё шимтэн үзэж хамгийн сонирхолтой дэлхийн аварга. За тэгээд шүгийн 4 финал байх болтугай. За тэгээд мэдээж манай NetPay-г ашиглаж байгаа одоо хэрэглэгчид маань NetPay руу ороод голын хүснэгт гэдэг зэстээр өөрсдөө prediction хийгээд нэг багийн оног таах юм бол нэмэх 1 оноо, хоёр багийн оног таах юм бол нэмэх 3 оноо, мөн доор нь spin гэдэг хэсэг байгаа. Spin дээр нь дараад тэгээд манай merch-ийн аялах эрхийн болон маш олон зүйлсийн азтан болохыг бас хүсэж байна. NetPay гэдэг аппликейшнаа татаараа гэж хэлэндээ. Би хэлээд байна гэж бодсон чинь. Болцсон уу? Гөө тэр нь гоё ихгүй да. Тэгэл дуусраа. За.